гүйцэтгэлийн санхүүжилт төр засаж залруулах зүйл ялчгүй байгаа. Тэд нар биднийг засаж залруулад явж байгаа. Ер нь санхүүжилтийн тогтолцоогоо өөрчлөөд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн улсууд ер нь 10-аас 15 жилийн дотор үндсэн голирлоо олж яваад байгаа. Тэгэхээр энэ рүү шилжиж чадахгүй маш олон улс байгаа. Манай улсын хувьд энэ рүү шилжиж зөвхөн 4 жил болж байгаа гэхэд харьцангуй маш сайн олд амжилттай байна. Бид нэр 20 онд манай улсад даатгуулагч нар маань 2 саяас дээш төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхгүй байсан шүү дээ. Гэтэл одоо бид нэр тогтолцоогоо өөрчлөлтийн үндсэн дээр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэдслийг иргэн 5 сая төгрөг төлөөд бусдын даатгалаа санхүүжүүлээд ингээд авч болж байна. За энэ төрөх тусламж үйлчилгээг бол эрүүл мэндийн даатгалын сан биш, энэ бол төр даах тусламж үйлчилгээ. За энэ кейсвэр хагалгаа нэмэгдсэн зөвхөн тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой зүйл. За гүйцэж хариулъя. Гэхдээ энэ санхүүжилтийн тогтолцооны асуудал 20% орчимд нөлөөлсөн байна уу гэдэг тооцоолыг бид нэр гаргасан. Тэгэд энэ жил бид нэр одоо эхийг яг өөрийнхөө физиологийн дагуу төрж байгааг санхүүжилтийн 40% нэмэгдүүлээд сая төгрөг болгосон. За кейсвэр мэдслэр одоо төрж байгаа тохиолдлууд хуучин яг хэвээрээ 850 мянга гэдэг энэ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр ингээд бодлогын зохицуулалтуудаа байн хийж явж явах хэрэгтэй. Шинжлээд бид нар яавал ард иргэдэд зөв сонголт болох вэ гэдэг энэ санхүүжилтийн өөрчлөлтийн шинжилтийг тасралтгүй бид нар угаасаа хийж хэрэгжүүлж явж ээж бид нар зөв голирлоо олон. Тэгэхээр одоо даатгалын сангийн эмдүүзийн хамгийн гол анхаарал хандуулж байгаа зүйл бол энэ. Яг нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ бид нар санхүүжүүлээ. Иргэд эрүүл мэндийн одоо боловсролоо нэмэгдүүлэх чиглэл рүү бид нар чиглэсэн энэ ажлууд дээр бас анхаарал хандуулъя гэдэг ийм бодлогыг төлөв анхаарал хандуулж